Сайн байцгаана уу? Хэрэв та бүхэн Америкийн хэлээр удахгүй орох гэж байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. За, Америкийн хэл дээр ямар асуулт асуудаг вэ? За, хэрвээ та Америкийн хэлээр анх удаа орж байгаа бол танаас ерөнхийдөө Америкт ямар зорилготой ирсэн, хэр удаан байх, тэгээ буцаж явах плэд байгаа юу зэрэг асуултуудыг асуудаг байгаа. Хэрвээ та Америкт өмнө 3 болон түүнээс дээш сарын хугацаанд байсан бол буцаж орж ирэхэд чинь бас одоо нэлээд ноцтой асуултуудыг асуудаг байгаа. Яагаад Америкт ийм удсан, тэгээд ажил хийсэн юм уу, үгүй мүү гэж бас нэлээд асуудаг байгаа. За, хэрвээ тиймэрхүү асуулт асуувал та хэлийн одоо офицеруудтай ерөөсөө хэрэлдэж болохгүй. Өмнө нэг хүн болохоор Америкт 6 сарын хугацаанд байсан. Тэгээ буцаж орж ирэхдээ Америкийн хэлийн одоо офицертэй хэрэлдсэний улмаас визээс цуцлуулсан ийм тохиолдол гарсан байгаа. Оюутнуудыг анх удаа Америк руу орж ирэхэд бас нэлээд шалгадаг байгаа. Хэрвээ таныг одоо тусгай өрөө рүү дагуулж явуул айд сандарсны хэрэггүй, зүгээр асуусан асуултанд нь хариулаад тэгээд таныг явуулдаг байгаа. За, та бүхэн илүү их мэдээллийг авахыг хүсвэл лайк, шеэр дараарай. Баяртай.